За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За ер нь ерөнхий төлөвлөгөө хэсэгчилсэн төлөвлөгөө гэдээ маш чухал юм байдаг л да. Тэгээ хэсэгчилсэн төлөвлөгөө ерөнхий төлөвлөгөөг бол мэрэгжлийн архитекторууд, хот байгуулалтын инженерүүд, мэрэгжлийн эрдэмтэн судлаачид хийдэг. Түүнээс өнөөдөр бас хотын ерөнхий төлөвлөгөө ганцхан архитектор батлаад тэр хүн одоо янз бүрийн асуудал үүсгээд ингээд өөрийнхөө дураар шийдээд идэх юм гэж бас ойлгохгүй байна л да. Тэгэхээр бид нар ер нь өмнө явж ирсэн зам бол энэ архитектор ерөнхий төлөвлөгөө хэсэгчсэн төлөвлөгөө муу байсан учраас үүнийгээ сайн хийж чадаагүй байсан учраас ганцхан Улаанбаатар хот гэлтгүү аймгийн төвүүд хөдөө сумдууд хүртэл одоо энэ газар олголт энэ одоо асуудал бол хурцаар хөндөгддөг болсон. Тийм учраас одоо сая оны эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө орж ирж ирсэн. Биднэрт бүгдээрэнд нь том өнгөтөөр хэвлээд тараасан. За ирээдүйд бол Улаанбаатар хот одоо энэ хэсэгтээ одоо хүнсний агуулах Аэро Сити байна. Энэ хэсэгтээ одоо ингээд хүннүү хот нь байна. Энэ хэсэгтээ одоо тээвэр логистикийн төв нь байна гэд ингээд төлөвлөсөө. Тийм учраас бид нар энэ улс бол энэ ерөнхий төлөвлөгөө хэсэгчсэн төлөвлөгөөгөө дахин боловсруулад үүн дээрээ онцгой анхаарад үүнийг бол одоо аймаг сум дунд чатанд бол иргэдийн хурланд баталж байгаа. Түүнээс ч ганцхан архитектор дураараа шийдээд идэг юм бас байхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас ард иргэдийн саналыг аваад энэ ерөнхий төлөвлөгөө хэсэгчсэн төлөвлөгөөгөө сайн боловсруулад үүнийгээ бариад ажиллахад одоо бас нэг замбраага алдсан юм байхгүй зохицуулагдаж болно гэж ингэж ойлгож байгаа. За тэгээд яг хуу сая үеийн сургууль цэцэрлэг эмнэлгийн асуудлыг л түлхүү яриад байна. Мэдээж одоо олон хүнтэй хотхон хороололд ийм шаардлага тавьж болно. Гэхдээ нөгөө талд нь энийг мэдээж хувийн хвшилд хөрөнгө оруулалт гаргаж хийвэл тэр одоо орон сууц хотхон хорооллын үнэл нэмэгдэх ийм асуудал үүснэ. Тийм учраас үүн дээр одоо ер нь эдийн засгийн тооцоол хийсэн үү? Судалгааны байгууллагуудаас бас санал авсан уу? Хувийн хвшлээс санал авсан уу гэдгийг бас асуумаар байна. За тэгээ ер нь бол энэ хот байгуулалт дээр газрын асуудал хамгийн чухал асуудал байгаа шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод өмнө нь явагдаж ирсэн замраагүй газар олголтоос болоод газрын үн өссөн. Өнөөдөр Яармагт газрын үн 1 ган жилд 500-аас тэрбум төгрөгөөр нэмэгдээл одоо ингээ явж байна. Үүнээс ч болоод одоо орон сууцны үн өсөж байна. Сургууль цэцэрлэг барих одоо боломжгүй болж байна. Одоо нэгэн тийм үнцэнтэй газар авсан хүмүүс чинь усад буцаага газар авах гэхээр л бөө нөхөн төлбөр авдаг. Эсвэл одоо янз бүрийн арга сам хийдэг, шүүхэд өгдөг гэдэг ийм олон асуудлууд үүсдэг. Тийм учраас энэ газрын тухай хуулийг шинжилэн найруулж ер нь одоо бас зориултын дагуу ашиглахгүй байгаа маш их газрууд байгаа. Үүнийг одоо тэр зориултын дагуу ашиглаагүй урт удаан хугацаанд ингээд зүгээр ашиг олох зорилгоор хадгалаад байгаад байдаг. Жил болгоо үнийг нь өсгөөд байдаг. Энэ асуудлыг одоо тэр яг хуулийнхаа дагуу хурааж аваад зориултын дагуу ашиглах бусд одоо хөрөнгө оруулаад ажил хийх боломжтой газар нөхөх зэрэг ийм асуудалд бас анхаармаар байгаа. За мэдээж барилгын тухай хууль, барилгын стандарт, норм дүрм гэдэг олон асуудлууд байгаа. Үүнийг бол шинжлэх шаардлагатай байгаа. Өнөөдрийн шуулганаар байна уу энэ стандартын техникийн зохицуулалтын хууль орж ирнэ. Би бас одоо ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Тийм учраас энэ барилгын стандарт бол маш их шинжлэх шаардлагатай, өөрчлөх шаардлагатай юмнууд байгаа. Тэгээ ер нь бол одоо энэ эдийн засгийн тооцооллыг сайн хийх хэрэгтэй. Хэсэгчсэн болон ерөнхий төлөвлөгөөнүүдэд иргэд нийтээрээ хилцүүлээд мэрэгжлийн хүмүүсийг оролцуулж сайн хийх шаардлагатай гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ хэсэгчсэн төлөвлөгөөн дээр бас ажлын хэсгийн хүмүүс. За үг хэллээ. Хэнээс ус. За алдарч авахлан гişүүн хариулъя. За би хосоор гишүүнийхээ ер нь санал байна гэж ойлгож авч байна. Таны саналуудыг бидэрс тусгаад хэдүүл энэ хуулийг бас хэлцүүлгийн шатанд саналууд тусгаж авч болно. А манай нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитекторын одоо ажил албан дарга Батмөр гэж хүн ирсэн байгаа. Тэрнээс бас нэмэлт тодорхойлж болно. За баярлалаа.